Yo guys, за юу яцгаана? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За та бүхэн харж байгаа өөрийгөө жоохон өөрчилсөн, тэгээ баг зэрэг гэрэл мэрэл нэмчихсэн. Тэгээ та бүхэнд ямар хөө харагдаж байна? Би одоо л нэг жоохон ютубер гэж хэлэхтгэхээр өнгө аястай болж байна уу гэж бол өөрийгөө бас бодож байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр та бүхэнд 60,000 хүрсэн байгаа хэдүүлээ сая 2 хоногийн өмнө. Тэгээд 60,000-ын спешиал болгоод Японы түрээсийн найз охин буюу Рентаро Каножо гэж ярьдаг. Энэний талаар та бүхэнд ярьж өгье. Заяа guys. За бичлэг эхлэхээс өмнө та бүхэн юу хэмэж байгаа? Манийга дэмжиж дор байгаа хэсэгт лайка дараад бас subscribe хийгээд өгөөрэй guys. Тэгээд subscribe хийхдээ нэг зүйл ярмаар байна заяа. Ой guys, subscribe дараад та бүхэн нэг юм коммент ингэж бичсэн байхгүй. Subscribe дарчаар ингээд нэг байнга юмнууд нь орж ирээд идэх хэцүү байдیں۔ Тэрийг ингээд юмнууд нь оржсэн тоохгүй болчих юм бол буцаж одчихгүй болчихдог байхгүй. Тэгэд нөгөө coin moin зардаг ч юм уу, тэгээ дээрэс нь хувьцаа зардаг хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр аваад март гэж хэлдэг шүү дээ, тий. Тэгвэл яг тэрнтэй адилхан guys, манийхаа subscribe-ыг дараад мартчих заяа. Тэг болоо. За энэ бол joke байлаа. Тэгээ та бүхэн аль болох манийгаа дэмжиж subscribe дараарай. За олон юм ярилцлага хөдөлөө шууд бичлэг рүү орцгоё. За тэгээд та бүхэнд түрээсийн найз охины талаар ярьж өгөх юм. Түрээсийн найз охин юу вэ гэдгийг эхлээд Википедиагаас хэдүүлээ хараад эндээс яриад уншаад бий юу заяа. За энэ дээр болохоор хайр дурлалын үйлчилгээ гэж бичсэн байна. За хайр дурлалын энэхүү үйлчилгээ нь болохоор анх хизээ эхэлсэн бэ гэдгийг хэдүүлээ эндээс уншия. Японд болохоор 2012 оноос анх эхэлж байсан. Тэгээ 2013 оны одоо дундуур гэх юм уу телевизэд анх энэ нэг түрээсийн найз охин, түрээсийн найз залуу гэдэг ийм үйлчилгээ явна гэж зарлал гарсан юм байна. Тэгсэн чинь гинт бүр амар энийг ингэж одоо хүссэмжилсэн хүмүүс их гач ирээд энэ үеэс ахуулаад энэ үйлчилгээ бүр Япон орон даяар ингэж өргөн дэлгэр тархсан гэж бичсэн байна. За тэгээд үйлчилгээний хувьд, системийн хувьд яадаг вэ гэхээр эхлээд Line гэдэг манайхан Line гэж мэдэх үү? Сайн мэдэхгүй байх. Манайхан бол Facebook-ийг монголчууд бүгд ашигладаг шүү дээ, тий. Тэрнтэй адилхан японууд болохоор Line гэдэг тийм аппликейшнийг ашигладаг. Тэгэхээр Line-даар ерөнхийдөө холбогдоод тэгээд энэ үйлчлэгийг авах, хэдэн цаг авах, яаж авах хэсгээ ингэж тохироод энэ үйлчлэгийг эхэлдэг юм байна. Тэгээд төлбөрийн систем нь болохоор яаж явагддаг вэ гэхээр яг тэр болцооны тэр өдрөө төлбөрөө төлөх үү? Аль эсвэл тэр банкныхын данс руу шууд шилжүүлэх хийх үү? Аль эсвэл нөө картаар төлөх үү гэдэг юм 3 системээр явд юм байна. Тэгээд болзоонд одоо гарч байгаа зардал заяа. Одоо чинь кино үзэх зардал гарна шүү дээ. Тэгээд унааны зардалч байт юм уу? Иш тийш яваад юм үзэх зардалч байт юм уу? Хоол унд идэх зардалч байт юм уу те? Тэр бүх зардлын тэр болзоог өөрөө эхлүүлсэн тэр залуу нь өөрөө даах юм биш үү guys. За энэ дээр бас нэг сонирхолтой бичсэн байна. Энэ дээр болохоор хориглох зүйлс гэдэг дээр бичсэн байна. Хориглох зүйлс дээр болохоор 18 нас хүрээгүй бол энэ үйлчлэгийг авахыг хориглоно. За хоёр дахь нь болохоор ямар нэгэн байдлаар тэр одоо охины хийж чадах зүйлийг хүсэмжлэх гэж бичсэн байна. Гурав дахь нь болохоор ямар нэгэн байдлаар тийм сексийн үйлчлэгийг бол үзүүлэхийг хориглох гэсэн байна. Дөрөв дэх нь цуг хонохыг хориглох гэсэн байна. Тав дахь нь болохоор тэр одоо болцож байгаа охины дугаарыг одоо асууж тэг хоорондоо ингэж холбоотой болох хориглоно. Дээрээс нь энэ үйлчлэгийг хувь нэг охин гэж өөрөө хийдэг юм байна л та. Заавал компани оролцуулж хийдэг. Тэр компанинаар дамжуулж энэ үйлчлэгийг авах хэвээр. Тэрнээс шууд одоо компаниас гадуур тэр охинтой ахиж уулзч муулзах ч юм уу те. Тхийг бол бүр хориглолт юм биш үү. Тэгээд явхад хориглох газар гэсэн байна. Энд нь болохоор шууд ингээ машин барьж цуг болзоо ихийг хориглолт юм байна. Тэгээд дээрэс нь олон нийтийн одоо халуун аршааны газрыг хориглолт юм байна. Тэгээд тэр нэг болзоо авах гэж байгаа тэр үйлчлүүлэгч залуугийнх нь гэрт нь очиж явахыг хориглолт юм байна. Тэгээ энэ дээр нь бас ерөнхийдөө зочид буудал очихыг угаасаа тодорхой шүү дээ. Тэгээ дээрэс нь энэ болохоор сейфүзоктен гэсэн байгаа байхгүй. Энэ болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр манайх нар бол одоо бие үнэлэх газар ч гэдэг юм те. Тим газарт яг хориглодог гэж бичсэн байна. За нэг иймэрхүү та бүхэн түүхийг ингээ ороод мэдчихлээ. Энээс цаашаа бол нэг амар хэрэгтэй юм бичээг байна. За хэдүүлээ эндээс яг түрээсийн найз охиныг түрээсээр өгдөг юм сайт руу хэдүүлээ ороод хараад үзцгээ заяагаас. За тэгэхээр мань чинь одоо яг тийм нэг амар сайн ашиглаж сураагүй болохоор та бүхэн зургийг ингээд талталд оруулаад авчин заяа хажуугаар нь мантайгаа цуг байгаарай. За ингээ үүдээс нь харангууд энэ бага охтууд энэ зураг байна. Тэгээс номер 1 гэвчихжээ. Японд угаасаа баг бүх юм номер 1 гэвчихсэн байт юм дөө. За ингээд болзооны ийм талаар малаар бичсэн байна. Энэ миний хамааг болохоор хэдүүлээ шууд ямар за эндээс охтуудын зураг гарч ирж байна заяа. Ямар охин байгаа гэсэн чинь номер 1 гинэ. Энэ болохоор Сасаки гэдэг нэртэй охин байна. Level 99 мэсгчжээ бас.
Тэгээ хоёр дахь нь болохоор special гэж чижээ бас. Энэ юу гэж байгаа юм бэ? Sugizaki гэж байгаа юм уу? Японы ханзуудыг бас ингээд бүгдийг уншихад амар жоохон ядаргаатай байдаг. За энэ болохоор Такааши гэж байна. Дараагийнх нь Накамура. Тэгээд Аяна гинэ, Сацки, Мацумото, Айбена, Оми энэ гэсэн нэртэй охтууд байна. Тэгээ бүгдийг ингээ хараад хэдүүлээ ямар тач. Номер 1, номер 2 сая хэлсэн те. Ингээд нийт хэд охин байгаа. Нийт нэг 10 хэд мэд ах шиг байна. За эндээс үнэхээр тийм хөөрхөн охтууд байна уу харъя заяа. Гэхдээ яг тийм амар меншн нүд жоохон тийм болоо гэхгүй. Нэг тийм амар хөөрхөн охтууд харагдахгүй л байна да. Нэг тийм хөөрхөн охтууд харагдахгүй байна guys. За та бүхэнд яг хөөрхөн санагдаж магадгүй. Энэ бүр нэг нэлээ ихч одоо баг нэг 40 гарцсан баг 50% төгсөж байгаа ихч мөч хүртэл явж байна. Тэг хүн яг нэг нүднийх нь онцлог сонирхол хөөрхөн мөөрхөн царайлаг марайлаг гэх бол онцлог өөр өөрөдөг л халтаа guys. Тэг ийм зөндөө гарууд ингээ байна. Энэ нь ямар хүн ийм туристийн найз хүмүүс аваад тэгэл төлөө мөнгө төлөө гэж. За мөнгөний хараа хэдүүлээ хит гэж байна. За энэ дээр бичсэн байгаа байхгүй юу? 2 цагийн 5,000 yen гэж байна. Тэгээд энэ дээр нэмэх нь 3,000 yen. Нийт тэр нэг татвар матар юм нь ороо заяа. Нийт штэ. Хамгийн багадаа 13,000 yen-ээс эхлэх юм байна. 13,000 yen гэдэг маань Монгол мөнгөөр ойролцоогоор бараг 600 хэдэн мянган төгрөг байгаа. Та бүхэнд яг тоог энэ дээр оруулчихна. Тэгээ бас одоо нэг төрөл нь ийм байгаа юм биш үү заяагаас. Октод нь бас өөр өөр төрөлтэй байгаа юм байна. Fresh гэж юм заяа. Тэгээд regular гэж юм. Special, premium гэдэг дөрвөн төрөл байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө царай мараа ч юм уу янз бүрийн нас маснаасаа цочлохлаад төрөл нь өөр өөр байгаа юм гэсэн үг байна л да. Тэгээд fresh гэх тэгэнгүүт энэ болохоор саяны нөгөө нэг ихч мэгч байсан шүү дээ тий. Тэр баг fresh мэрэгт орох уу. Тэгээд энэ дээр болохоор regular гэж юм л да. Энэ болохоор 5,000 нэг цаг нь. Тэгээд энэ болохоор regular болохоор яг энгийн normal type нь л байна л да. Тэгээд special гэхээр арай илүү жоохон царайлаг мэрэлч байж юм арай илүү залуу малуу болоо явчихж байгаа байх баг. Тэгээд premium гэхээр энэ хамгийн өндөр зэрэгэлтэй. Сайн нэгдүгээр згсэн байсан шүү дээ. 1 2 морч гисэн. Энэ болохоор айгуул тэр premium-д орж байгаа юм шүү guys. За тэгээ эндээс шууд цахаалга өгч юм биш үү? Энэ болохоор за аль охиныг сонгож байгаа юм гинэ. Тэгээ охиноо ингээд аль type-ийг сольж байгаа. Эндээс ингээд хайнгууд ингэж гарчирж байна заяа. Fresh, regular, special, premium гэдэг. Энэ биш шүү Японоор уншиж байгаа шүү guys. Англиар уншааг болохоор наа чи ястаа англид ямар муухай гэд олон юм яриад байв. За энэ бол жок шүү. За тэгээ дараагийнх нь болохоор цагаа сонгох юм байна. 2 цаг болзоо гэх юм уу, 3 цаг болзоо гэх юм уу, 4 цаг болзоо гэх юм уу, 5 цаг болзоо гэх юм уу, дээрээс нь 7 цаг, 8 цаг, 9 цаг болзоо гэх юм уу гэж байна. Тэгээ уулзах газар. За энэ дандаа ингэ Шинжку гэдэг одоо Токиогийн яг төв эки байхгүй юу Шинжку. Шинжку экигээс эки буюу одоо галтаргны буудлаас яг болзоонд хэлдэг юм байна. Тэгээ эндээс хаана уулзах юм, яаж уулзах юм. Тэр одоо Шинжкугээс хэр хол явах юм гэдэг ч юм уу энийг бүгдийг тохиролцох юм байна. За тэгээд үйлчлэгээний төлбөр нь болохоор сая яг хэлсэн шиг шууд данс руу шилжүүлэх үү, аль эсвэл картаар төлөх үү, дараа нь болохоор шууд тэр өдөр нь төлөх үү гэж байна. За тэр өдөр нь бэлнээр төлөх дээр уншаад явчих. За тэр өдөр нь бэлнээр төлөх нь болохоор шууд уулзаад тэр болзоо эхлэхээс 20 минутын өмнө тэр охиндоо мөнгөө төлөөд тэгээд болзоо эхлэнэ гэж бичсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл мөнгөө эхлээд төлөхгүй бол болзоо эхлэхгүй гэсэн үг. Бас сонирхолтой тий. Тэгэхээр ингэн барин бас болзоонд явдаг ийм систем бас байна гэж боддоо та нар боддоо guys. Тэгээ та бүхэнд би өмнө нэг видео хийжсэн санаж байна уу? Нөгөө нэг Япон ирчүүд ямар ийм арчаагүй юм бэ мөнгөн байгаа нэг тийм гарчтаас видео хийжсэн. Тэрэн дээр яг нэг ютубер яаж эмэгтэй хүн найрах уу гэдэг аргыг сургалтаар заадаг. Тэгээ тэрнийх нь төлбөр нь зүгээр ингээд тэрний төлбөр нь заяа. Ороход төлдөг төлбөр нь шүү заяа. Ороход эхлээд такс төлдөн шүү дээ тий. Тэр таксны төлбөр нь хэд гэж бодож байна та нар? 44,000 yen. Энд чинь Монгол мөнгөөр бараг сая төлж иж ордог. Тэгээд яаж охинтой болдонд явах уу, яаж охиныг найрах уу гэдэг талаар суралцдаг гэж боддоо. Mind fucking shit. Би уг нь хараад хэлмээргүйсэн уушлаа гээс. За тэгээд энэ дээр бас тэр унааны зардал марлын одоо даад юм биш үү. Жон хол явах тусмаа унааны зардал их гарна те. Тэрнийх нь одоо охиныхын зардлыг бас даана гэж шүү энэ дээр.
За тэгээд ямар хөө юм болдгийг хараа хэдүүлээ. Энэ болзон тавьсан зураг мөргнүүд нь байна заяа. Дандаа кимоно юм одоотэй альсвал нэг юм энгийн хувцас мувцтай одоо албаны хувцас мувцтай альсвал зүгээр жирийн хувцас мувцтай дандаа кимонотой юм болзонд амир хэвсэн байна. Тэр Япон кимоно айгу гоё л доо ер нь бол кимоно айгу гоё харагддаг шүү гайс. Мань ч бас нэг кимонотой явж исэн. Мань ч бас нэг кимонотой Кёотод болзоонд явж исэн. Тэр бол ямар нэгэн төрөөс найз хүн биш их нэртэйгээ явж исэн. За тэгээ болзооны газрууд нь ер нь бол яг тэр нэг үйлчлэг авж байгаа залуу нь хаашаа явмаар тийш нь явна. Гэхдээ та хүн сая хэлсэн шиг зочд буудал ч юм уу, гэрлүүн ч юм уу, аль зүйл янз бүрийн тийм сексийн үйлчлэг авахыг бол хориглодог. Тэгээд хөвчлэн энэ дээр бичсэн байгаа гэрчлэн явдаг газрууд нь шүү дээ тий. Аяллаар одоо онсон явчихгүй гэсэн шүү дээ. Аяллаар жоохон юм хөдөө мөдөө тал руу ч юм уу тий, жоохон ойрхон хөдөө мөдөө рүү явдаг ч юм уу. Альсвал амтны өрөөлөн ордог усан парк гэж байдаг тий, нэг усан парк биш ээ, юу гэх юм аквариум явдаг. Тэгээ кино чадварлаг кино үзэхээр явдаг. Цуг хоол идэхээр явдаг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл ингээ болзоон дээр хийд юм байна. Тэгээ 2 юм 3 цаг ингээ цуг байж байгаа л нөгөө хүн яг усаага мөнгө авцсан. За цаахан ингээ хоёлоо цаг ингээ энэ чи юу юм бэ? Ямар юм. Гээл ингэж явж байгаа л пак дуусаа. Ингээд болоо. За чи мөнгө өгцөө одоо ингээ үйлчлэгээ дууслаа. Бай гэж байж нэг гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм үйлчлэг Японд дэлгэрсэн гэж боддоо та нар бодолтой гайсаа. Монголд арайч бас ийм турист найз хүн гэж байд юм шүү дээ. Байд юм уу? Байд юм уу гайс? За энэ байд гэж мэдчихвэл та нарын дор коммент зүйлдэгэр заяа. Би бас арайч турист найз хүн Монголд байдаг гэж сонсож байгаа. Турист найзлууд байдаг гэж сонсож байгаа. Энэ арайгүй л гэдэг тий. Заримдаа нэг фэйсбુક мөнгөөр нөгөө нэг за би одоо нэг зураг даруулахад 50,000 төгрөг мөрөх шүү гэж нэг октод залуус малаас бичээд идэм байлээ. Арай байд юм шүү дээ гайс. Тэрнтэй зураг даруулахын тулд 50,000 төгрөг төдд юм шүү дээ та нар. За энэ бол жок шүү гайс. За тэгээ иймэрхүү үйлчлэг байна заа. Тэгээ энэ сайт болохоор энэгээр тогтохгүй. Энд бас нэг Tokyo гэдэг сайт байна. Юм байна. Доошоо бол байгаад байна. Октод нь янз байна энэ дэр 20 эдтэйж байна. Бүр 30 гарцсан 40 гарцсан марцсан ч юм уу. Аргагүй бол айгүй бол нэг Японд заяа одоо ингээд эрэгтэйчүүд нь амар сул дорой болоод тэгээ ялангуяа нэг ганц бие байж байгаад өгтөг эрэгтэй хүмүүс муухагаар хэлэхэд ийм штэ хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд амиа орлож муурлаад нэг явж байгаа метроны урд ингээд өсөж өгч мөхдөг гарууд бас амар их гачраад байгаа байхгүй Японд сүүлийн үед. Тэгээ энэ эмэгтэй хүнтэй яаж харьцахаа мэдэхгүй тэр ч удаа эмэгтэй хүний нүд рүү ингээд хэд ихсэлж харж чаддгүй. Тэгээд болзоонд яаж явахаа мэдэхгүй ийм гарууд ингээд ийм үсгийг авдаг юм шиг байгаа. Ийм их байна гэдэг чинь ийм их сайтууд байгаад ийм их компаниуд ажиллаж байна гэдэг чинь ийм хэрэгцээ Японд амар их байгаа гэсэн үг байхгүй. Тэр монголчууд боломж байгаа шүү заяа. Монгол гайст боломж байгаа шүү гайс. Тэгээ битгий нэг худлаа амьдар хууртаад гараа нөгөө Япон октод Монгол залуусыг хөсөмжилдэг өстой тийм хүлээж байгаа октод байна гэд фэйсбүүкээр худлаа мэдээлэл яваадсан гайс. Тэр чинь шаад худлаа шүү. Япон октод чинь Солонгос залуус юм уу? Эсвэл Европ залуус дуртай. Манайт монголчуудыг Монгол гэдэг улсыг ч бараг мэдэхгүй шахав шүү. Мэдэх байхaltaа сумгаар л мэднэ. Өөр юмар мэдэхгүй шүү гайс. Хуурдаг доо заяа. Тэнгүүд Япон ирсэн чинь нөгөө нэг юм Япон октод тийм байхгүй шүү. Молих шүү зүгээр чинь молих шүү. За тэгээд иймэрхүү зүйлийн талаар та хүнд жаахан товчхон ярьчлаа. Өнөөдөр спешиал видео байлаа. За манай хамгийн гол нь энэ юу ихээр харагдаж байна. Мань ч одоо нэг юу загсан байгаа. Мик загсан байгаа гайс. Хүмүүсээс бас нөгөө мик жоохон тийм байх юм байна гэсэн нэг дуун суул байна ч юм уу жоохон тийм байна гэсэн нэг комедиуд мерсээр ажиглагддаг байсан. Тэгээ мань ч албан ёсоор одоо ютубер болоо 100,000 удахгүй хүрлээ штэ гайс. Одоо хүрлээ. Он гараад хэдүүлээ 100,000 хүрлээ. Одоо энэ ондоо бол арай л хүрээд амжихгүй юм шиг байна. Тийм болохоор мэрэгжлийн ютубер болоод одоо нэг про болох зам руу орё л доо тийм үстэй гайс. Тэгээ та бүхэнтэй ч ингээд арай илүү гоё ингээд ойрхон ярмаар байна. Мань чинь ингээ бичлэг өргөжлүүлэх болно. Хэдүүлээ 100,000 болно. Цаашдаа буй Монголын хинч мэдэх тийм гайхалтай леженд ютубер болохыг бол мөрөөддөг, хүсэж байна, зорж байна. Тэр нь хэдэн жилийн дараа ирэхийг бол мэдэхгүй. Хэдүүлээ хамтдаа тэр хүртэл явцгаая. Мань чинь ч гэсэн аль болох зогсохгүй байхыг бодно. Мэдээж зэрэг
одоо ингээд айгүй итгэвтэй гацсан. Тэ явандаа жоохон итгэх сулах ч юм уу юм болох бах. Гисэн ч зогсохгүй байх хичээх болно guys. Тэгээ манийга дэмжиж лайка, subscribe харамгүй дараад хамгийн гол нь мантайгаа цуг агаараа guys. Мань бичлэгээ хийсээр байх болно. Багаар сайжирсаар байх болно. Тэгээ явандаа бүр илүү тийм мэрэгжлийн ютубер болоход хүрэх болно. Мэргэжлийн ютубер болох болно guys. Тэгэхээр мантайгаа үргэлж цуг агаараа guys. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.